Гэтэ одоо та бүхэндээ юу өргөх вэ гэхээр Solo Leveling манга 144 юм байна. Энэ алдаа бичиж. Сая би нэлээд гайхлаа. Бас зогсож байгаа зүгэн. Смит юу байна да эрх манай дэлгүүрийн хэрэглэгчийн үзэл бодолд үндэслэн буцаалт хийдгүү. Өчигдөр үдгчд яагаад ирээгүй юм бэ? Тэгээ дотоос гарчихсан юм байх та. Гэхдээ жинхэнэ бол дий зэрэглэн ангууч энгийн хүмүүс түүнийг авч явж чадахгүй. Хэрвээ ангуучдын товчоор явах хэвээр машин хотоос гарсан бол жинхэнэ анзаараа тесэргүүцэх байсан. Наад байгаа сэжвэрээр л хэрэгтийн сквимжер бүлгэн. Тэгээ та юу жинхэнэ ангуучтай уулзсан уу? Тэр тэнтэй яриад явсан шүү дээ. Сквимжер бүлгэн ангууч. Тэр Хаван Донсокгийн дүү Хаван Донсоо. Фан Донсоо гэж уншаад байсан те. Тэгтээ тэр ахыхаа өхлийн үннийг олох гэж намайг Америк нэгдсэн улс тэрхийг нэлээд удаа үлээсэн байх. Тэр үед амьд гарсан хүмүүс жинхэнэ үед тэрл байсан. Бичлэгж байгаа юм шиг. Тэр нохон гөлөг. Чи миний дүүхэн гэдгийг мэдхүү. Ондон су бидний ахыг биднийг ахыг нь алсан гэж цаавж байгаарай. Алсан гэж бодож байгаа ах. Угаасаа л алчаавс. Би вүүжинчүүл ахлагын тэр анхааруулга үнэн байна гэж бодсонгүй. Би чамшиг зэрэглэн ангууч би зэрэглийн кантишикийг алсан гэж бодохгүй байна. Бас би чамайг ахад сэрсэн байж магадгүй гэж сэжиглэх шаардлагагүй гэж үзэж байна. Би тэр алын эдлэг болсон дий зэрэглийн ангууч та хоёр л амьд гарсан гэж. Асуудал Хаван Донсокгийн дүү Хаван Донсоо та хоёрыг өнөлж магадгүй. Зэрэглийн ангууч Хаван Донсоо юу тийм. Би тэр үед хийсэн зүйлд харамсахгүй байгаач. Юу захирал үргэлж чамд тайртай байсан. Зүрх өвтгөөд тэр чамд тайртай байсан шиг чамд зэгцүүл хүлээдэг байсан. Би ч өнхөө зэрэг томилсон бол энэ бүхнээс сэргийлж болох байлаа. Хэрвээ жинхэнэ ямар нэгэн зүйл болвол шинэ мэд даалгаваа алга ирэх мэ. Тэр аминдаа хайр гүн байх та. Үгүй хаван бол эсрэглэн ангууч тэрсэн ч юу бол өөрөө ч ялгайг мэдчих хэвээр. Гэсэн чи юм болчмгүй зүйл хийсэн шалтгаан тэр намайг оролцсон гэж мэдж байсан. Би ангуучтай хэтэрхий зөөлөн хандж байсан гэж юу? Лавра юу болж байна? Ангуучдын төвчөөний тусламжтайгаар хаван эрхмийн өнгөрсөн сарын явсан газруудыг судалж үзлээ. Тэр нийт 3 удаа явдаг замаас хазааж өөр тийшээ явсан байна. Бүх хүмүүсээ тийш нэвэл би ч бас замдаа гарлаа. Ойлголоо. Нэрээ чи яаж тэр ангуучийн төвчөөний хөгжүүлийг хамтарч ажиллахад хүргэсэн юм лавра? Хэрвээ би 5 донсоо ангуучийг хурд болохгүй сүнжиута мөргөлдөөн болж магадгүй гэж хэлсэн юм. Сквимжер бүлгийн бүх ангууч төдөлж эхэллээ. Бүгдөө тэд бүр захиалсан байсан алгаад цуцлсан тэдний бүх ангуучдны газар руу явж байна. Хэрвээ сквимжер бүлгийн бүх ангууч төдөлсөн бол Томас Андреч хамт байгаа гэсэн үг. Энэ энгийн зүйл биш. Яг юу болоод байна? Энэ үнэхээр зүгээр үү? Би түүнийг яах ч вэ? Би түүнээс нэг л юм асуух гэж байна. Мастер Томас над сүнжүүгээр битгий оролдож анхааруулсан. Гэхдээ угаасаа тэгнэж төлөвлөөгүй. Миний асуултанд хариулж чадах өөр нэг хүн байна. Тэр өдөр миний хахад юу тохиолсныг хэлэх юм бол би түүнийг явуулна гэж хэлсэн. Бас нэг зүйл сонсомоор байна. Сүнжүү миний ахыг алсан. Тэрийг сонсчихвол юу жинхэнэ над тэрэг болохгүй. Ой сэрэгсэн шүү. Тэр их тисч байна. Аргагүй л танк юм да. Энгийн хүн байсан бол өгчих байлаа. Энэ бас яагаад амнахгүй ингэж гүрээгээд байгаа юм. Чиний зэргийг үнэлж байна. Гэхдээ ингэж зөрүүдлээд юу ч болж толоохгүй. Сонс. Чамайг алах хүсэл алга. Миний ард байгаа энэ нээж байгаа залгуулыг чадварлаг хангах. Чамайг бүхлийн ирмэгтэр чамайг эмчдэх болно. Тиймээс ч над хүссэн зүйлийг минь хэлэх хүртэл тамлуулах болно. Бас энэ үйлдвэр хаягдаа 5 жил болж байна. Яаж ч өрсөлдсөн хийж чамд
туслахаар ирэхгүй. Тэгээд одоо ам нэмэр санагдаж байна уу? Зайл гинэ. Юу? Fuck you л гэж яах шиг. Зайл. Уул нь fuck you гэж хэлсэн юм да за гэж. Болгоомжтой ноён хаваа би ажлын төлөө хүн алахыг хүсэхгүй байна. Би анхааралтай байна. Одоо эхэлцгээх үү? Та хангалттай болж мэдээгүй гэж юу? Чи юу яриад байгаа юм? Би дөнгөж эхэлж байна. Юу? Тэр одоо юу вэ? Орк үеийн авд анжин задарсан юм байх та. Чи юм аа? Ноён хаваанд тэр орк таныг хараад айчгсан болтой. Надад тоглож явах цаг алга. Солигд. Миний хүү яаж байгаа бол доо? Хааны их нэрвээ хааны дийлж чадахгүй аюул гарч ирвэл өөр хүн ч дийлж чадахгүй. Дараагийн мэдээгээр бид Америкийн янгуучдын төвчөөний уулзалтыг хүргэж байна. Жина агчин зурагтаар гарч байна. Нэрээ юу? Хаан та. Энэ мэдрэмж би энийг өмнө мэдэрч байсан. Хаан хилэгнэж байна. Сүүл үед анжингийн ослын талаар их мэдээ гарч байгаа бүгдээр анхааралтай ш. Өнөөдөр нэг ч үнэ алдахгүй дуусгацгаая. Мэдлэр их мэ. Яасан бэ? Хаа теннис үдэрсээ хөдөлсөн. Янтай би чамайг дайралт юм арих uuж болохгүй гэж хэлсэн биз дээ. Хаа би өнөөдөр огт амсаагүй. Теннис үдэрсээ үнэхээр амтын юм шиг хөдөлсөн. Хангалттай чи өнөөдөртөө гэртээ ир. Хаа би жинхнээсээ хэлж байна. Машина зогсоо юу? Хараалцсан машина зогсоо. Авшаал хэдий эхэлж эхлэв. Би дөрүлээд явлаа. Араас урд ирээрээ. Эдлээ ирэх мэ. Маргааш маш их нөхөн төлбөрийн баримт ирэхэндээ. Харин тэмэтэр ягаад машинтаа сууж болдгүй юм байна хэвээр нэг. Сүртэй. Хүн уурлуулахаар ингэ шүү дээ. Цусан хуваас 10% доош орсон бол нөхөн сэргийн хандмал хэрэгжилж болохгүй. Хоёр ангаах ч юу? Жинхоо гимчил. Бид солонгос хэл мэдэхгүй. Сүнжи өдрөх үг гимжлүүлэхийг хүсэж байна. Бид анхудаа уулзж байна уу? Сүнжи үү? Эцсийн сануулга. Түүнийг имчил. Чи надаас биш. Боосоос суух хэрэгтэй. Жилч ус ангаагч юу? Ноён хаан донсоо та энэ ажлыг сүнжиөтэй хамаагүй гэж хэлсэн биз дээ. Чи ангаж чадах уугүй юу? Гүү би Мицэма хаан донсоо гахыг алсан чи тийм үү? Хаан донсоо бол хаан донсоо гиндүү болгоомжтой байгаарай. Ярих хэрэггүй жинхоо. Хариулаач сүнжөө. Чи миний ах болон түүний багийн гишүүдийг алсан уу? Ахтайгаа уулзахаараа өөрөөс нь суугаарай. Би ард нэмэт би ч мэж гэдэг юм шиг л тий. Хангалттай. Би чамаа түүнээр битгий оролт гэж хэлсэн. Хаан донсоо чи амьд уу? Одоохондоо. Чи энэ зэргийн юмыг ойлгож чадах бол та сайн байна. Түүнийг явуул. Тэгвэл бид өнөөдөр болсон явдлыг хизээш мартахгүй. Үгүй гэвэл яах юм? Би хүч хэрэглэх болно. Болж байна. Тийм ээ маш сайн. Чамд оролцоос өөр сонголт байхгүй Томс. Миний өмнөөс сүнжөөг хөнөө. Сүнжөөг гал Томс. Чи намайг хэн гэдгийг мэдэхгүй юу?
Чиний хэн байх надад хамаагүй. Тэр намайг хэн гэдгийг мэдсээр байж ингэж байна. Томас Андре дүү цагаач гэр бүл төссөн учраас маш олон дайсантай байсан. Юу ч хүү байсан түүн тэнгэр нэгэн авьяас бэлгэлсэн өөрийн нэрийг хамгийн шилдэг хэмээн тунхаглах төрөлхийн авьяас. Асар их хүч, бусдыг дэвслэх хүч. Таг олон толооны радар өөрийн төрөлхийн авьяаслыг батлан харуулж гисэн. Тэрнээс хойш тэр өөрийнх нь хүч чадал өөрийг нисэргүүцсэн хүмүүсийг хэрхэн өөрчилж байгааг харсан. Хүч чадал, эрх мэдэл, эд хөрөнгө хүчрхийл. Тэр бүх төрлийн хүчийг ашиглан хаан болсон мөн өөр төрлийн хүч чадал дэлхийд гарч ирэх үе тэр боломжийг ашиглан жинхэнэ хаан болсон. Тэр замдаа тарсан бүхнийг бяцуулж өөрийг нь дор зүтсэн хүмүүсийг сөхрүүлсэн. Тэр хүчрхийллийг жинхэнэ шудраг эс гэж харж эхэлсэн. Тэр үгэнд нь орохгүй байгаа үнэтэй яаж учраа болохыг туршлагаараа мэдж байгаа. Өөрийнхөө сүхүн замд гомдоорой. Энд газар байна. Хурдл. Томс. Мастра та зүгээр үү? Юугаа игээд байгаа юм хөдлөөч. Жонхаа хамгийн ойрын имлэгтэй байж яаж байсан түүний хамаагүй имчлүүл. Гайхалтай одоо л надтай өрсөлдөх хүн гарч ирлээ. Одоо хаан дунсуу ямар ч хамаагүй нэр төрөөс сэргийх ганц л арга үлдсэн. Энэ өнгөрөө навшиг алах болно. Та нар ясан тулааны цаашаа үзмээр үзмээргүй байна уу? Би үзүүлэхгүй байх уу бодчих. За үзүүлэе даа үргэлжлэлээ. Одоо ч алдаагаа хүлээгээд ухрахад оройтойгүй байна. Одоо ууштгвал би яд жимичүршөө. Мөн авшаа зөрхөлж байна. Энэ боломжийг ашиглаагүй гэж харамсах болно доо. Дараад тэд ирж байна. Бамбай. Ой бүр хоёр юуны мөргөлдөөн болчихлоо. Хоёр кругийн мөргөлдөөн болчихлоо. Энэ залуус яаж чадахгүй. Холт. Тэр хаана байна? Чи улсын төвчний ангуучийг дорд үзээд байна уу? Сайко, кинесис. Хүч чадлынхаа ялгааг мэдрээ зөвхөрөлт авт. Юу вэ? Тэр намайг ингэж тарж байна гэж үгүй. Тэр намайг энэ зогсоож байна. Энэ новш над руу татагч байгаа ч гэсэн тарихыг сонгоно гинэ. Би өвдөж байна. Чи сая юу гэсэн бэ? Хүчнийх ялгааг мэдрээ зөвхөрөлт авт гэсэн үү? Болж байна. Би чамд дүүнлэх юм боллоо. Хүчрхжүүлэлт. Ноён Вайт та одоо над юу болоод байгааг хэлэх цаг нь болсон. Бүгдийг нь тайлбарлаж явах цаг юу болоод байна? Энгийн хүн болохоор та мэдэхгүй байж магадгүй гэхдээ би түүнээс илүү тул өөрсдөө аюулд орох болно. Яг энэ үеч сүнжөөгийн толгойд нэгэн бодол орж ирлээ. Зэрэгчдийн хүчийг зээлсэн 4 хүн байгаа. Магадгүй тэд комиссийн дайралтаас амьд гарсан 5 хүн дотор байгаа. Тиймээс 4 улсын түвшний ангуйч байдаг. Хүн Томас Андре тэдний нэг.
барь. Монстроос холдоорой. Одоохоо холд. Ямар их хүч вэ? Яг л харна хүч шиг. Надад захирагч ярих мэтэл байгаагүй бол би сорогдох байлаа. Энэ удаад би алдахгүй. Энэ удаад би алдахгүй. Гэмтсэн хүмүүсээ холдуулаарай. Энэ 148 шүү. Мастрас аль болох холдоорой. Барь. Зархичийн гар итвчлээ. Тэр энэ удаад намайг татаад хурдаа нэмж байна. Тэр надтай шууд тулах гэсэн юм байх та. Би дуртай яаж зөвшөөрч байна. Үчтгэл. Гинч уншаад байгаа бас тий. Тэнийг интэй гэхгүй. За одоо яах вэ? Бурхан минь. Тэд ийм их шидэд нэрэг гаргаж байдаг юу гэж мангасууд юм бэ? Энд аюултай болохоор анхааралтай байгаарай. Сая юу байсан бэ? Би буруу хараагүй сая. Тийм ээ, Томас Андре байсан. Аюун Вайт бид одоо яах вэ? Юу гэсэн юм бэ? Тэдний зогсоох хэрэгтэй. Бид тэднийг зогсооно гинэ. Аюун Андре сүнжүү ангууч зодуулж байна. Яаж? Шидтэн төрлийн ангууч юм хурд хүчтэй байдаг үлээ. Би ялагдана гэж юу? Үгүй элгүй дээ. Үгүй тэхсгүй. Намайг тодорхойлох ганц зүйл бол миний хүч чадал байсан. Би бол Томас Андре. Намайг ингэж ялж чадна гэж бодоо юу? Би хэлсэн байхаа. Чиний хэн байх чи надад хамаагүй. Сүнжүү ангуучаа бол гуй зогс. Дуслаа. Би ялагдлаа. Томас Андрыг ийм байдалд оруулдаг. Дэлхийд ингэж чадах ангууч хэд байгаа бол үгүй ингэж чадах хүн өөр байгаа гэж юу? Ийм мэдээ дарвал дэлхийд өргөх болно. Түүний хурдан эмчил. Түүний бүхээс хугарсан байна. Бас маш их тус алдсан байна. Би ганцаараа хангалтгүй бүгд хамт эмчлүүл илүү дээр. Томас Андре улсын түвшний ангууч тултал юм удаан тэслээ. Өөр ангууч байсан бол хэдэд удаа хүхээр байна. Гэхдээ хэн ч үхээгүй болтой. Миний хөл үүнээс 7 дор байж болох л байлаа. Аюу Вайт нааша. Хаан сок хамсахгүй байна. Зүрхэн цохихгүй байна. Сүнжүү ангууч сарагдахгүй байна. Би сүүтэр солилт ашиглаад бэрүүтээ солигдсон. Чи солонгос дрээгүү утсан байхаа. Чиний одоо харж байгаа газар бол Сөүл. Биднийг ярьж байх зүр бэрүү Америкт бүх чадлаараа жинхог имжилж байгаа. Хаанта яасан? Надад нэр хайрлаач. Өдөрдөгч Хүлбаатар. Төвшин. Чи шуналтаж байгаад хүссэн болохоор шунал гэж нэр яаж байна? Юу гэж бодож байна? Таалагдж байна уу? Хаан суу. Талархлаа хаанта. Одоо буцаагаад толгоогоо газар тавь. Дараагийн өдөр олуулсан бүлэгмүүдийн хурал. Их олон сэтгүүлчд байна шүү. Сэтгүүлчдэл эдийн талааны талаар мэдсэн бол өнөөдөр чи бусдын анхаарлаас зүгтэх хэцүү байх болно. Тэгэхээр энэ сквенжер бүлгэмийг болгож авсан хүн байх нэ. Би Хаан суугийн багаас мэдүүлэг авсан ангуучдын тавчаа энергийг үннийг ил болгох болно. Би ахиж Хаан суугийн талаар бодмооргүй байна.
Би Америкт ганц л шалтгаанаар ирсэн. Асуултыг ариг асууж чухал надад өөрөнд хийх юм баг. Би уулзалтай агуулгыг энэ жигвчээр орчуулж өгөх болно. Сүртэй орж